За сайн уу? Өдрийн мэнд. За өдрийн мэнд. Сайн сайхан юу байна? Сонин сайхан монголоор бол сонин сайхан ихтэй. Сая олон том үйл явдлууд болсон. Тэгээ дээрээс нь бас нөгөө коронавигийн нөхцөл байдал бас жоохон тавгүй. Гэх чинь жоохон муу мэдээ ихтэй ч юм уу. За яах. Тиймэрхүү л байгаа. Гоё юм гэх юм бол цаг агаар гоё болсон байна. Харин тийм биш яг нөгөө зуны гоё дэлгэр цаг болсон. Тэгээд гэртээ байхаар гоё хөдөө бодогдоол, хорхог бодогдоод эхэлсэн байгаа. Хорхог бодог. Тий. За чамаар сонин сайхан байна. Бүх юм тэгээд хэвэн байдгаар аль байж ин да гэж. За өнөөдөр хоёулаа бичих нь тий. Би болохоор өнөөдөр хүүхдийн сэтгэл зүй гэсэн сэдвээр ярилцъя гэж бодсон. Бид нар ер нь баг саг ярьдаг те яг энэ талаар. Ер нь бол цус те өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд бас дурдаал идэх штэ. Тий. Өнөөдөр болохоор бүр яг нэг сэдв болгож ярилцъя гэж бодсон. Хүүхдийн сэтгэл зүй гэдэг энэ одоо шинжлэх ухаан гэх юм уу? Харьцангуй залуу шинжлэх ухаанд тооцогддог юм байна. Үүсээд ерөөсөө 100 жил гаруй үзэж байгаа юм л да. Тэгээд бусад одоо нөгөө сэтгэл зүйгээс маш юм онцгой ялгаатай. Хүүхдийн одоо нөгөө нас буюу хөгжлийн үе шатууд гэж нэрлэгддэг юм байна. Тэгээд энэ нь гэхдээ одоо нөгөө хүүхдийн насны тоо болон сэтгэл зүйн насны тоо хоёр нь бол заавал давхцах бол албагүй юм байна. Энд юу гэсэн үг вэ гэхлээр одоо нөгөө ингээд зарим хүүхдийн хувьд нас нь яг болцсон мөртлөнгөөсөө насандаа тохирсон тэр үйлдэлүүд гэх юм уу зан авирууд ч гэх юм уу одоо өөрийгөө илэрхийлэх чадвар тэрэг гэдэг нь бол одоо яг тийм нөгөө биологийн настай албагүй л гэдэг юм байна л да. Хүүхдийн тарих болохоор 20 нас хүртлээр хөгждөг гинэ. Тэгэхээр 20 хүртлээр бол тарих хөгжсөөр л байдаг гин их бага хэмжээгээр. Тэгээд яг энэ тархины хөгжилтэй холбоотойгоор сэтгэл зүйн ч гэсэндээ ижлэн хөгжиж идэг. Одоо яг энэ шинжлэх ухаан дээр тайлбарлсан Эрик Эриксон гэдэг судлаач болохоор хүний хөгжлийн үе шатууд гэж нэг тийм ангилсан байна л да. Хүний хөгжлийн үе шатуудыг тэгээд энийг хүүхдийн хөгжлийг яаж ангилсан бэ гэхээр болохоор нэг 5 үе шатад хуваасан байт юм байна. Таад бас сонссон байж магадгүй сонсч ирсэн баха юу нь бол. За хамгийн эхний үе шат нь бол нярайн үе гинэ. Нярайн хүүхэд болохоор энэ шатанда одоо эргэн тойрон хүрээлэн буй орчин те энэчний одоо ингээд таньж мэдэх тэгээд хүрээлэн буй орчиндөө итгэх одоо тэр нөгөө суур итгэл нь яг энэ үед тогтдог гинэ. Маш бага үед нөө. Тэгээд ийм үед нь болохоор няраа хүүхдэд тэрвэрэх, тэг хүүхд рүүгээ харж инээ ярилцах, тэгээд дуу аялах буюу одоо бид нар бол бүүэлдэг, тэг бүүэн дуу аялна гэх мэтчлээ эдгээр зүйлсийг хийх хэрэгтэй. Тэгээд мэдээж яг энэ үе шатанд ямар ч гэхдээ нэг албадлах ч юм уу тэг нэг тийм загнах тиймэрхүү харилцаа үүсвэдэггүй байх. Гэхдээ энэ харилцаа угаасаа байж болохгүй. Тэгээд би чамтай ярилцж гин, би чамайг хамгаална, тэгээд би чиний ингээ хажууд чинь байна гэдгийг нь ингээд энэ үе шатад хүүхдтэй ойлгуулах хэрэгтэй байдаг үе шат юм байна. За хоёр дахь үе шат нь бага нас гинэ. Энэ үе шатанд болохоор хүүхдүүд өөрийгөө одоо илүү бие даасан чөлөөтэй. За энэ бага нас гэдэг нь болохоор одоо нөгөө 3 насыг хэлж байгаа байхгүй юу? Эхний дээр нэгдүгээр үе шат нь нэраа 2 насыг хэлээд одоо 3 насыг хэлж байгаа. Тэгээд энэ наснда хүүхэд илүү бие даасан
би бол чөлөөтэй хүн гэдгээ ингээд ухамсарлаж ойлгож тэгээд өөрийгөө хамгаалдаг. Дээрэс нь даас ямар нэгэн хамааралгүйгээр би гэдэг тийм юм төвтэй болж эхэлдэг. Би хийн, би өөрөө өмснө, би өөрөө идэнэ, би чадна гэд тэ. Яг энэ үе би гэдгээ би болсон гэдгээ нотлохыг тэгж хичээдэг үе шат гинэ. Тэгээд бас дээрэс нь энэ үе шатад болохоор хүүхдүүд маань ичдэг мэдрэмжтэй болно. Ичих болон ямар нэгэн зүйлд эргэлзэх тийм мэдрэмж бий болж эхэлдэг гинэ. Тэгээд нэг талаас болохоор энэ ингээд бие дааж те би өөрөө хийж чадна гэдэг зүйлийг хийхийг эрмэлздэг. Нөгөө талаас болохоор ичдэг, эргэлздэг мэдрэмжтэй болж эхэлдэг гэсэн үг байна. За тэгээд 3 дахь үе шат нь болохоор зугаацаж наадах нас гэж байгаа. Тэгээ энэ насанд бол идэвхтэй хөдөлгөөн, дээлж байдал, санаачлаг гаргах тэрхүү ур чадвар нь бүрэлдэн тогтдог гинэ. За 4 дахь үе шат нь болохоор сургуулийн нас гэж байгаа. За энэ насанд бол өөрийгөө би ингээ бусад хүмүүстэй адилхан биш ээ. Тэ адилхан зан чанартай биш. Бусдаас би жаахан дутуу юм байна, би жаахан сул дорой юм байна гэдэг тэр харьцуулагдсан мэдрэмж нь давмгаалах аюултай байдаг гинэ. Энэ үе шатад ерөөсөө. Тэгээд яах вэ гэхээр эцэгхийн хайр халамж, тэ эцэгхийн оролцоо, хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцааны тусламжтайгаар энэ үе шатыг давах боломжтой гэж үздэг юм байна. За хамгийн сүүлийн үе шат нь болохоор хямралын үе гэж байгаа. Тэр нь одоо шилжилтийн нас гэсэн үг үү? Ер нь яг үнэн. Хямралын үе болохоор ер нь хүүхэд нас ингээд дуусаад би даасан би том хүн болж байгаа шүү гэдгээ ээж автаа буюу эргэн тойрныхоо том хүмүүст үзүүлэхийг хичээгээд тэрнээсээ болоод хямрал үүсч эхэлдэг тийм нас. За ер нь бол ингээд хүүхдийн сэтгэл зүйг ингэж нэг 5 үе шатаар тодорхойлсон байт юм байна. Тэгээд аль ч үе шатт нь байсан гэсэн хамгийн чухал оролцоо бол ээж аваас буюу асран хамгаалж байгаамаа гэдгийг хөндөж хэлсэн байсан. За тэгвэл одоо хүүхдийн сэтгэл зүй гэхээр ер нь сэтгэл зүй бол гаргаж байгаа зан авир, хийж байгаа үйлдэл зэрэгтэй шууд холбоотой байдаг тийм. Тэрүүгээр илэрх. Тэрүүгээр тийм. За тэгвэл энэ хүүхдийн чинь ер нь зан авир, зан ааш нэг тодорхой тийм зан ааштай байгаа штэ тий. Нэг тодорхойлогдсон. Тэгвэл тэр хүүхдийнх нь зан ааш нь ер нь удамшдаг гэж бодож байна уу? Аав ээжигээ дуурайдаг гэж бодож байна уу? Тэгээд танаа хүүхдүүдийн хувьд удамшсан гэж бодож байгаа тийм зан авир ажиглагддаг уу? Ажиглагдаж байна уу? За би энэ талаараас сайн ойлголтгүй байж байгаад бас би нэг солонгосын нэг юм нөгөө тарих судлаачгүй юу гэмлээ тэр ч одоо сэтгцэн юм чих юм уу тийм хүн тэгээ бас хүүхдээ олон жил юм сэтгэл судлаар ажилласан тийм нэг мундаг хүн байдаг байхгүй юу. Тэрний ярианаас би сонсч байсан. Тэрэн дээр юу гэсэн гэхээр хоёр янз байдаг гэд. Нэг нь болохоор төрөлхийх гэж байдаг. Тэр нь ерөөсөө төрөхтөө одоо авч төрсөн тийм ээ. Одоо жишээ нь амар хөдөлгөөнтэй хүүхэд гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь ингээд төрснийхаа дараа сурсан биш тэр нь одоо төрөлхийх гэж байж болдог. Нөгөөх нь болохоор явцын дунд одоо нөгөө тухайн орчин нөхцөл эцэгхийн хандлага ч юм уу тиймэрхүү юмнаас болж үүссэн тийм одоо зан ааш гэж хоёр хувааж болдог гэд. Тэгээд би бас бодож байсан бохгүй юу. Одоо жишээ нөгөө манай том хүзээ амар тийм нөгөө ирч хүчтэй. Тэгээ ингээд өдөржингөө ингээд тоглоулаад тэгсэн чигсээ орой ёо ядарлаа унтий гэж хэлдэг байхгүй юу. Хүргээл яагаад гэдэг. Тэгээ би тэрийг нөгөө ингэж ихэндээ ингээд өөрчлөх гэж амар их оролцсон байхгүй юу. Стан нэр ингээд амар тухайн үед бол би ч нөгөө ерс анхудаа ээж болсон болохоор айгу түүх хэцүү байсан. Би өөрөө юм дотгошоо чимээгүй намгүй байдал туртай манай хөлт болохоор өстой ингээд шуугаал тачигнаал хүүгээл бүр цэцэрлэг дээр өдрөө үргээл шуурах шиг яваад. Тэгээ би бүр ингээд эхлээл өөрчлөлгөө айгу оролцсон байхгүй юу.
Үгүй чи ингэ чимээгүй бай, томоотой бай, зүгээр бай, тэ. Гэл өөртөө л үзээд штэ. Тэгэнгүүт манай хүүхдөрөөс өөрчлөгдөхгүй. Тэгээ би тэрнээс нь болоод бас нэг хэсэг ингээл стресс авал ямар сони юм бэ хэлтэй. Тэгдэгсэн байхгүй юу? Тэгээл ингээл намгүй байх гэл. Тэгээ тэр хүний тэг яриаг сонссон чинь төрөлхийн гэдэнгүүт би бас ер нь бол төрөлхийн байна. Ер нь төрөлхийн байж болох юм байна. Тийм тохиолдолд бол би ягаад ч ингээд одоо өөрчлөх бол боломж байхгүй байна. Гэж одоо хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Тэгээд ингээд нөгөө одоо бас ингээд шалтгааныг хайж байгаа шүү дээ. Яагаад ингэ манай хүүхд тийм амар их хүчтэй хөдөлгөөнтэй байна гэхээр ер нь бол манайх ингээ ярилцаад үзэхээр яг уг их усүр нь аавынх нь бол таарсан л та. Ингээл одоо аавах нь одоо нэг ингээл хамаатнууд ярангууд өөста аав нь багтаа яг юм хөдөлгөөнтэй байсан ингээл бүдэндээ өрөвсрээ хэлгээл хүн болго ярьдаг заяа. Тэгээд одоо ч гэсэн өөрөө тийм нөгөө барагтай нэг ядраад идэггүй ингээл амар хурдан хөдөлдөг. Ингээл алхаж малхадаа айгу хурдан хөдөлдөг тийм байхгүй юу. Ингээд тэгээд нэг өөрөө нэг аавруу нэг шингээчгэр бас тайван байгаа хгүй заац. Одоо өөс арга байхгүй. Гэхдээ тийм төрөлхийн хол байд юм шүү лээ. Тэгээ манай хөө ер нь ингээд төрснөөсөө л ер нь тийм ингээд зүгээр байдгүй ингээл амар хөдлөөл идэг тийм хүүхд. Тэгээ бас ингээд барагтай ингээд юу ядгүй одоо ингээд өвдөгтөө ч гэсэн ингээд бие хааны хувьд нэг одоо зарим хүүхдүүд цаа өвдгөр ингээд амар хурдан ингээд нөгөө бие нь ингээд сул байгаал ингээд айгүйх мэдэгддэг шүү дээ. Тэнгүүд манай хүүхэд ингээд халуураал ингээд заримдаа амар ханиа түрэл халуураал 38 градус руу хүртэл халуураад байгаа мөртлөө өөрөө юурээс ямар ч гадна л та мэдэгддэг. Царай. Тийм. Тэгээл ингээд тоглоомоо тоглол ингээд яваад байна. Тэ нэг ээж нь сайн анзаарахгүй бол ерөөсөө өвдөж байгааг нь мэдэх боломжгүй. Тийм сонь. Тэгээд ингээд хацар нь улаа бутарчаал одоо яах вэ гэл ингээд тоглоод байт. Өөрхий чинь тийм нэг юм сонь юм. Тэр нь болохоор яалтчгүй тийм төрөлхийх л гэж би үзэж байгаа. Одоо биеийнхээ хувьд ч гэсэн тэгээ төрцөн. Тэгээ тэр нас одоо нэг талаасаа юм зан аашуул авчлаа штэ. Амар хөдөлгөөнтэй юм зан ааштай тий. Тэнгүүтээ өвдөхөөрөө тийм юм одоо гүргэр гэх юм уу эсвэл зүгээр өвдөлтийг баг хүлээж авдаг гэх юм уу тийм. Одоо зан байдалтай. Төрөлхийн тийм зан ааштай гэж штэ тий. Тэгвэл олдмол зан ааш гэж угаасаа байгаа бидтэй тий. Тийм одоо тэгтээ тэрийг нь олдмол гэх үү эсвэл төрөлхийн гэх үү тэрийг нь бол их сайн мэдхгүй. Манай хүүхэд жоох юм юу зантай. 50 биш. 50 юм дөлгөөн бол биш. Маш юм одоо ингээд зан аашгүй одоо юу юм жоохон тийм хөдөлгөөнтэй болохоор ч тэгдэм жоох юм хурцсан ааштай. Ерөөдөө тиймэрхүү одоо ингээд юм болонгууд эсвэл урам хугарчлаа энэ гэл одоо уурлах юм те. Уг нь бол ингээл зарим үед бол ингээд өөр ингээл нэг хүүхдүүдтэй харьцуулж харахаар яг мэдэгддэг байхгүй. Би өөрөө хамт байхаар болохоор ингээд тасцсан болохоор мэдэгдэхгүй. Ингээд өөр хүүхдүүдтэй харьцуулангууд өөр хүүхдүүд ингээд 50 ингээд байж хат манай хүүхд чинь тэнд ингээд нэг оож буусан те. Тиймэрхүү тохиол байдаг. Гэхдээ дээр нь одоо яг одоогийн байдлаар бол төрөлхийн хуултмал гэд хэлэхэд бол хэцүү байгаа байхгүй юу? Одоо чи наав жир хоног тийм байсан ч гэж магадгүй болохоор. Тэгээ нөгөө бас ийм юм байж магадгүй. Одоо нөгөө бид хоёр ингээд манай нөхөр дээр ингээд хүүхдээ сонсдог. Тэгээ ингээд хүлээ ууралсан ч гэсэн за ууралж болох юм чинь гэдэг ч юм. Тэгж хүлээгээд хүлэн зөвшөөрдөг болохоор бас тэгж чөлөөтэй илэрхийлээд байдаг байж магадгүй тийм огцом болсон ч юм уу тий. Тэгхгүйгээр уурлах юм бол чи юундаа уурлсан чи гээ те. Тэгээд уйлахаар нь чи юундаа уурлсан гээ тэгээд бол бас гүрийгээд идэв гэж болно шүү дээ байраад ч юм уу. Тийм биш болохоор ингээл одоо чин заримдаа ёо танд би урам хугартлаа гээл нэг өөрөөр олчихшин. Тиймэрхүү юм бол ер нь ингээд өөртөө таалагдаагүй юм бол тэгж байнга хэлж бирч идэг. Тиймэрхүү бас зан ааштай байна. За миний ер нь асуух гэсэн бас хоёр дахь асуулттай холбоотой ер нь ярьчлаа гэж бодож байна. Шинжлэх ухааныхын талаас нь бол хүүхдийн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь
одоо нөгөө сая ярьсан удамшиж ирсэн өгөгдөл гэх үедээ тий өгөгдөл юм уу альгүй болвол олдмол буюу орчин тойрны нөлөөлж гинүү гэсэн зүйлийг болохоор энийг одоо энэ маргааныг одоо яг энэ нь ингээ маргаан болтлоо ингэж яригддаг зүйл юм байна л та. Энийг болохоор одоо нөгөө конвергенцийн онол гэж нэрлэдэг юм байна. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо хүүхдийн хөгжилд удамшил болон орчин хоёулаа адилхан нөлөөлдөг гэсэн тийм онолыг хэлдэг юм байна. Тэгэхээр яг саяын хоёулангийн ярилцсан удамшил байж болдгийм байна. Төрөлхийн буюу тий удамшилж байж болдгийм байна. Олдмол буюу эргэн тойрных нь орчин ч гэсэндээ нөлөөлж хүүхдийн зан авирыг бий болгодгийм байна гэсэн үг юм байна л да. Ер нь 0-2 насны хүүхдэд хамгийн гол нөлөөлдөг, хамгийн гол асран хамгаалдаг нөлөөлөгч нь бол эцэг эхтэй 0-2 насны хүүхдэд. Тэгвэл 3-5 насны хүүхдэд ч гэсэндээ эцэг эх хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Тэгээ ингээд үзэнгүүт ер нь бүхэл наснд хүүхдэд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн нь эцэг эхчүүд бид нэр өөрсдөө болж таарж байгаа байхгүй тийм. Тэгэхээр хүүхдийг одоо төлөвшүүлж байгаа, хүүхдийг бий болгож байгаа, түүнд нөлөөлж байгаа тий. Тэгээ мөн том болоод бие хүн болоход нь одоо эцэг их бидний хүүхдтэй хэрхэн хандж гин, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж гин. Мөн дээрэс нь гэр бүлийн орчин өөрөө хамгийн чухал нөлөөтэй байх нэ. Гэтэл болохоор заримдаа бид нар зарим эцэг эхчүүд те ер нь ихэвчлэн бид нар ингээ маш их завгүй ажилтгаасаа болоод хүүхдтэй хангалттай цаг зав гаргаж чаддаггүй. Тэгээд цэцэрлэгт оруулаад ч юм уу те сургуульд оруулаад ингээд багшд нь даатгаад орхих тохиолдлууд юу юм байдаг те. Манай хүүхд жоохон ийм шүү та тэрийг хүүхдийн маань сайн хүмүүжүүлээд өгөөрэй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдал ер нь хандлага ажиглагддаг те. Яг наадтай чинь зүгээр хальт нэмэд ярихад бол цэцэрлэгт бол тиймэрхүү асуудлууд гарт юм билээ. Тэгээ өөртөө нөгөө нэг бид нар дийлгээ байцаан гэл. Тий харин тий. Тэнгүүтээ за одоо багшаа та нэг жоохон хүмүүжүүл тэгэд ийм тохиолдол байдаг юм лээ. Мандах ингээ дийлгээ байсан. Ерөөсөө аав ээж юм уу дийлгээ байсан. За ингээд багшаа та бүр болохгүй болвол зодоорой гэдэг. Тийм. Задах яахад одоо бүр болохгүй бол одоо ингээд нэг цохиж аваар энэ гэсэн тийм эрхийг нөхсөн тохиолдлоос сонсч ирсэн юм бэ. Тэгээ нэг би яг тэгэхээр ингээд жоохон хувийн зүгөөсөө жоохон уцаар төрөддөг байхгүй уур хүрддэг байхгүй юу. Яг тэгэхээр нөгөө бид чинь нэг ийм үг гэдэг чинь нэг Монголд ухааныг нь биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй энэ төр гэдэг тийм. Тэгээд эсвэл одоо нөгөө хүүхдээ бүр ингээд дийлхэ байцсан. Тэгээд хүүхэд нь бүр нэг ийм амар тийм буруу тийшээ хүмүүжсэн жоохон хүүхдүүд чинь тиймэрхүү тохиолдлууд харахаар бүр яг нэг аав ээж нь уур хүрээдэг байхгүй юу. Тэгээд тэр хүүхэд бол ерөөсөө буруу байхгүй. Ер нь бол тэгээ насанд хүрэхээс өмнөх хүүхэд насны одоо хүүхдүүдийн гаргаж байгаа алдаа ямар нэг зүйлсүүд бол ерөөсөө л яг л эцэг гэхийн цэвэр одоо хариуцлах асуудал байгаа байхгүй юу. Одоо жишээ нь мэдээч одоо ямар ч эцэг их хүн одоо муу эцэг гэхээ бай гэж боддгоо л байх л та. Тэгтэл бид нар чинь аав ээж байна гэдэг чинь бас нэлээд тийм одоо зүгээр нэг ингээд заац ингээ хаясаар өсчдөм дөө гэх одоо тэр зам орчин үед бол бүр хэцүү нөхцөл байдалтай байгаа шүү дээ. Тийм үед бол заавалчгүй эцэг эхийн зүгээс одоо хараа хяналт тэр хүүхдэд тавих юу тэгэл хандлага те яаж хандах уу юуг нь хөгжүүлэх үү юуг нь одоо асуудал тэр болгонд нь анхаарал хандуулах хэрэгтэй байтал ингээд өөртөө дийлхэ байчингуудаа багшд нь юм одоо өнгөрсөн манай хүүхдийг харгал. За эсвэл одоо ингээд арай л нэрээ лам бөөдөр очих болохгүй өдр байгаад байдаг болохоор би тэр тал дээр жоохон дутагдaltaй санагдаад байдаг байхгүй юу. Нөгөө нэг бас хандлага амар чухал гэдгийг нь би яасан бэ гэхээр одоо жишээ нь ингээд манай хүүхд нэг сургуульд ороод бас тийм юмыг айгүй анзаарсан байхгүй юу. Өмнө нь нөгөө нэг солонгос цэцэрлэгт явдаг гэсэн хүүхэд цөөтэй.
Тэгээд төдийлөн одоо хүүхд хоорондын тийм одоо асуудлууд гарахгүй л дээ. Яагаад гэвэл нөгөө өдөржингөө тэр програмаараа ороод багш нь байнгын хянаад ээж идэг болохоор. Тэгээд сургуульд орсон чинь нөгөө улсын сургууль чинь маш их хүүхэдтэй тэгээд багш нь бол тэдрийг бүгдийг ингэж одоо хянах боломжгүй байт юм байна л да. Тэгээд нөгөө завсарлага гингүүд чи хүүхдүүд ийш тийшээ гүгээ явчихдаг. Тэгээд сургуульд орж ирээд нэг хэд хэдэн проблемууд нь гарч эхэлж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө эцэг эхчүүдийн хандлага болохоор айгүй тийм тухайн одоо проблем үгүй асуудал гарлаа гингүүт тэрийг шийдээ тийм ээ манай хүүхднэр яасан бол санаатай ч юм уу санаадгүй алдаа гарсан байж болно гэд ингээд ярилцах юмыг шууд одоо үгүй манай хүүхд бол тийх хүүхд биш те гэл ингээд шууд дараад ирдэг. Тэгэнгүүт одоо тэр хүүхэд нь хажууд нь сонсож байгаа ч гэж магадгүй байцаач гэж магадгүй шүү дээ тий. Тэгэхээр түгэн аав ээж тийх ёсгүй байхгүй юу тийм үү? Тийм юм болсон уу эсвэл жоо уушлаараа ч юм уу эхлээд хүүхэдтэй тий. Тэгэхгүй тэгээд нөгөө өмөр өдрөнгүүд хүүхэд би одоо л тий ингэхээр ингээд ээж өгөөс намайг өмөрчтэн гэсэн хандлагатай. Тэгээд тэр хүүхэд үнэхээр одоо асуудал гаргасан үгүйг ээж нь сайн мэдэхгүй байжж манай хүүхэд тийм биш гэж ингэж өмөрч одоо тий олон нийтийн юунд дэгж одоо хандлага гаргана гэдэг чинь тэр хүүхэд дахиад дараа нь асуудал гарах магадaltaй байгаа байхгүй. Тэгээд би бас бодож ирсэн энэ уг нь эхлээд хүүхдтэйгээ ярилцсан бол одоо чинь манай хүүхэд ингээр одоо өөргөө амьдлаг магтсан юм шиг болохгүй л да. Гэхдээ яг би зүгээр энийгээ зөв гэж үзсэн. Хэд удаа тийм асуудал гарсан. Яг бол манайх нөгөө эрэгтэй хүүхэд болохоор эрэгтэй хүүхдүүд чинь ер нь их тийм одоо асуудал бүртгэх магадaltaй тий. Божигнал нэг юм болчихгоо. Тэгэнгүүт тэгсэн чинь нэг удаа манай хүүхэд ингээд хүүхд рүү юм шидээд шугам шидээд нөгөө шугам нь хүүхдийн тол тухан дээр нэг л оноод ингээд нүдийн аваа шалаа гэдэг нэг ээж тэгсэн. Тэгээд би бол шууд дохио аваад тэр чинь боо юм болж байгаа юм чи гэрт нөгөө нэг цагтаагийн дохио дугараалтай юм. За нааш гэл. За юу болсноо яар гэл. Тэг ямар ч ихлээр тэр ээж суучлах гочоод за би ингээд хүүхдэд сайн хэлье барь гэж. Тэгээ хүүхдэд одоо за яг юу болсон бүр ингээд татаал нь яраа. Ийм одоо том хэрэг болсон байна. Чи буруу шийдсэн бол тэр хүүхдийн нүдийг сохлохоор юм аюултай хэрэг болсон байна. Тэгсэн чинь манай хүүхд ингэсэн ингээд бүх юмаа ярьж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт дараа нь за ингээд хоёр зүйл тайлбарлаж байгаа. Нэгдүгээр чи тэр буруу юм хийсэн байна. Тэр хүүхдээс очиж уучлалтгүй. Хоёрдугаар чи ийм үйлдэл гарах юм бол араас ийм эрсдэлтэй юм байна гэдгийг ойлгож аав гэд. Тэгээ явуулсан. Тэгээ маргааш нь очиод нөгөө хүүхдээс уучлалтгүйсэн байсан. Тэгчээ нэг тийм бол энэ хүүхэд бол би буруу юм хийж болохгүй юм байна. Ингээм бол ийм бас эрсдэлтэй мэд гэдгийг бас жоохон ч ихсэн ойлгож авч байхгүй. Тэр тохиолдолд би хэрвээ өмөрцөн байсан бол яа тийм ийм болт юм байна гэдэг ч юм. Тийм сурч байсан байж магадгүй. Том ер нь багаас нь л ингээл одоо хүүхдээ хийх өмөөрөх тий эсвэл нүдэн дээр нь одоо тэр бурууг нь хэлж өгөхгүй байх ч юм уу. Тийм хандлага гаргах нь эргүүлээд нөгөө хүүхдүүдээ буруу хүн болгоход тий сэтгэл зүйн хувьд ч ихсэн юм нэг эргэлзээтэй байдалд оруулж магадгүй. Тэгээд нөгөө аав ээж хоёрын хувьд ч гэсэн тэгдэг штеп хэрвээ хүүхэд маань буруу юм хийлээ гэж бодоод одоо ээж нь зэмлэхэд аав нь өмөрөх ч юм уу эсвэл аав нь зэмлэхэд ээж нь өмөрөхөөр хүүхэд нөгөө сэтгэл зүйн хувьд маш хэцүү байдалд ордог гэд. Тэгээд би буруу юм хийсэн юм уу гэхээр үгүй ч юм шиг үгүй юм уу гэхээр тийм ч юм шиг нэг тийм эргэлзээтэй бодох тий ээжигээ бодохоор уурч хүрэх шиг гэл нэг тийм эргэлзээтэй байдалд байдаг гэд. Тэгэхээр энэ чинь нөгөө орчин нөхцөл юмнууд бол амар чухал нөлөөтэй байгаа. Тэгээ бас яг энэ дээр би дахиад ганц юм чи нөгөө хандлага ярьж байгаа болохоор тэгэхээр жоо муухай юм ярих л дээ. Гэхдээ яг нөгөө ингээд насанд хүрсэн ч гэсэн ингээд одоо асуудалтай тийм хүмүүс байдаг шүү дээ. Асуудалтай ч гэж ер нь одоо ингээд насанд хүрсэн ч гэсэн хүн хөр нөгөө өөрийнхөө сэтгэл зүг ойлгох гэж бас нэлээд их хугацаа ордог тий. Би юм яагаад байна яагаад ийм тийм байдалд байна. Яагаад ийм зан ааштай болчих вэ? Жишээ нь одоо ингээд таалагдахгүй зан характер ааш байгаа юм бол энэ яг юунаас болов вэ гэл айгүйх тийм цагийг өөртөө гаргадаг. Тэгэнгүүт тэр бүхнийх нь суур нь ерөөсөө л дандаа л хүүхэд нас руу одоо өсвөр нас руу тий яг нөгөө нэг гэр бүлийн хүрээнд байсан цаг руугаа очиод байдаг байхгүй юу? Тэгвэл тэр үед ингээд одоо чинь ээж маань намайг ингэж магтаж ингэж итгэдэг байсан болохоор би ийм байна тий. За эсвэл сөргөөр бол тэр үед ингээд намайг сонсохгүйгээр хэтэрхий их одоо нөгөө нэг
дарангуйллын байдалтай болсноос бол би ийм ааш шарнтай болсон байх гэдэг ч юм. Иймгээр дандаа нэг хүүхэд нас руу очиод байгаа сте тий. Хөвчлэн. Тийм яг үнэ. Тэгэхээр стад сэтгэл зүйн хувьд бол олдмолч бай төрмөлж бай бага нас өсвөр нас хүртэл энэ төр хүүхэд наснд бол гэр бүл орчны нөхцөл хамгийн том одоо нөлөө үзүүлнэ гэдгийг л бас яг хүмүүс одоо харцсангуу мэддэг болсон баг. Гэхдээ бүр илүү сайн анхаардаг байгаасаа гэж би сайн боддог шүү. Баярлалаа. Яг үнэн би ч гэсэндээ яг тэгж боддог. Сая ингээд нөгөө өмөрөх тал дээр ярьжсэн чинь надад бас нэг юм санаанд орлоо. Манай нөхөр маань 10 жил тахта нэлээд хөдөлгөөнтэй хүүхдтэй байсан юм байна л да. Тэгээ надад нэг удаа ярьж ирсэн. Нэлээд хөдөлгөөнтэй. Тэгэл ер нь ангид нэг тийм сагсуу тэг нэг юм дээрлэхүү нэг тийм банднер байдаг штэ тий. Тэр банднерийн толгойлогч нь байсан гэж байгаа байхгүй юу? Бүр нэг юм амар хэцүү тийм хүүхэд байсан. Тэгээд яг юу болсон гэдгийг уулын ярьжсэн баг. Тэг би яг сайн санахгүй байна. Гол миний санаж байгаа юм нь ямар ч байсан манай нөхрөөс сахилгагуутсан. Гэхдээ буруу нь болохоор нөгөө хүүхдийн буруу байсан л юм шиг байгаа юм. Тэгээд хоёр талын эцэг эхийн дуудаал захирал махирлан ингээл боо юм болсон юм шиг аамаа ингээм багш тэгсэн чинь манай нөхөр болохоор дотроо тэр үед ингээд хүүхэд байсан. Тухайд юу гэж бодож байсан гэхээр за одоо манай ээж ирээд намайг өмөөрөндөө өстө нэрэ миний талд орно гэд ингээд бат итгэцэн байсан. Тэгээ энэ хүүхдийг ингээд өмөрөөд загнандаа гэл ингээл амар додгор зогсож исэн гинэ. Тэгсэн чинь хадам ээж ирэнгүүтээ ингээл сонсоол ингээл амар загнуулсан тэр багшд нь билүү захирлан ч гэлээ амар загнуулсан тэгж яагаад та ойлголоо гэдэг ингээд манай нөхрийг өөрийг нь цохиж авсан ч гэлүү чи яагаад ингэж ингээ өөрийг нь цохиж авсан ч гэлүү. Тэгээ ямар ч байсан бүр ерөөсөө огт өмөөрөөгүй гэсэн өөрийнх нь зүг байсан ч гэсэндээ өмөөрөөгүй гэсэн. Тэгээд яагаад тэгэхээр тэр үйлдэлийг хийцэн учраас өмөөрөөгүй байсан гэсэн. Тэгээд сүүлд нь одоо ингээд том болсон байна. Хүний нөхөр хүүхдийн аав болсон байна. Тэрийг ингээд ярьж байгаа хгүй юу тий. Тухайн үед хэрвээ ээж намайг өмөрцөн байсан бол би ингээд бүр бардамнаад бүр ингээд бүр цаашаа явах байсан баха гэж хэлжсэн. Тэгээ өмөөрөөгүй тэр одоо тэгээ өмөөрөөгүй байсан хатан ухаан нь тэгээ одоо ингээд намайг ойлгосон байж тий. Энийг ойлгоход хүрэж байна гэж надад ярьжсэн. Тэгээд яг тийм санагдсан. Үнэхээр тэгээ дараагаар нь мэдээж өөртөө ингээ ярилцсан байх л та. Тэрийг би тэгтээ сайн. За тэгвэл юу юм бэ л да. Ер нь генетикийн хувьд болохоор тодорхой хэмжээгээр эцэг эхийн генээсээ авч төрдөг төрмөл араншин гэж байдаг. Тэр нь одоо түрүүн танаа хүүчин тий ааваасаа генетикийн хувьд явсан ч байж магадгүй тийм хөдөлгөөнтэй зан авирн байж байгаа байхгүй тий. Тэгвэл бас нөгөө төрсний дараа олдмолоор буюу яг амьдарж байгаа орчин тойрон дээрэс нь нийгэм маань тий тэгээд бусад зүйлсээс нийгэмд ч одоо тэгээд цэцэрлэгийн орчин юу гэдгийг гадааны орчин гэж бүх юм ингээ орж байгаа. Эднээс бусад зүйлсээсээ ингээд олж аваад боловсруулад тэгээ тэрийг нээж байгаа тийм зан төлөв гэж бас байдаг юм байна л да хүүхдүүд. Тэгэхээр гэхдээ энэ одоо олж авч байгаа тэр нийгмээсээ бусад орчноосоо олж авч байгаа зан төлөв нь болохоор насан туршид юм эсвэл удаан хугацаагаар тэр хүүхдэд ингээд тогтно төлөвшөө тогтчихно гэж ойлгож болохгүй. Тэрийг өөрчилж бас болдог. Өөрчлөгддөг юм байна л да. Хувь хүний зан төлөв одоо ингээд хөгжөж хэр их хөгжөж цаашаага илүү их сайн хөгжиж тэрнийхээ хэмжээгээр одоо нөгөө сэтгэл зүйн төлөвшил нь бас ингээд өөрчлөгдөж байдаг юм байна л да. Тэгэхээр энэ нь одоо ер нь бол өөрчлөгднө л гэсэн үг болж тараад байна. Тэгээд одоо нөгөө бидний ингээд тархинд маань маш олон холбоосууд байгаа шүү дээ тий. Тархины хөгжилт маань тархинд маань тэгээд энэ холбоосууд болохоор тухайн орчноосоо амьдарч байгаа орчноосоо шалтгаалаад
энэ холбоосууд дандаа шинжлэгдэж идэг гэж үздэг юм байна. Эрдэмтэд дандаа шинжлэгдэж идэг. Тэгэхээр би манай хүүхэд одоо ингээд гаднаас олж авсан хин нэг нь найзаасаа сурсан. За заавал найзаасаа биш том хүнээс сурсан ч гэдэм үү олж авсан тэр зан авираа байнгын тогтмол тэр нь ингээд байхгүй тэрийг өөрчлөлтөг тэр зүйлийг нь ингээд бидний тархины хөгжил буюу тархинд байгаа тэр холбоосууд маань шинжлэгдэж байгаагаар өөрчлөгдөх боломжтой гэдэм юм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ одоо тий муу зан авиртай одоо муу үйлдэл муу зүйл хийж байгаа хүн тэр чигтээ хүн ч юм одоо хүүхэд ч юм уу тий тэр чигтээ энэ тийм хүн болно гэсэн үг бол биш. Одоо ингээд нэг тийм муу байна гэсэн үг биш. Энийг бас бид нэр хүүхдүүдтэй тайлбарлаж хэлэх юм зүйтэй ах гэж боддог байхгүй. Би бас аль болох яг энэ талаар охинтойгоо ярилцахыг хичээдэг. Энэ хүүхэд одоо ингээд муу үйлдэл хийж байгаа ч гэсэндээ энэ муу хүн гэсэн үг болвол биш. Зүгээр хийж байгаа үйлдэл нь яг тийм ч сайн биш байна. Тэрнээс биш муу хүн гэсэн үг болвол биш ээ гэж тайлбарлаж хэлхийг хичээдэг. Гэтэл бид нарыг ер нь зургт интерес аягуус үзчихсэн би. Бид нарыг биш бидний ээж аамыг жоохон байхад ч юм уу тий сурлаг муутай хүүхд энэ стон нэрээ том болоод колонд явна гэл тий амар колон гэл амар ярьж мэрдэг. Хошин шумог төр ч гэсэн амар гардыг штэ тий хүүхдийн колон тий хүүхдийн колон молон гэл энэ юм чи одоо энэ юм чи ингээл амар тэгдэг. Гэтэл тийм биш юм бэ шүү. Тийм ерөөсөөч биш. Энэ бол засрах эерэг зүйлээр тэгээ өөрчлөгдөж солигдох тийм боломжтой гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө юу хэлэх гээд байна вэ гэхээр би угаасаа л ийм хүн. Би угаасаа л ууртай ч юм уу тий. Би угаасаа л ийм зан авиртай гэсэн зүйл юу н байхгүй. Энэ зүйлийг өөрчилж арай эерэг болгож эргээр өөрчлөх боломжтой гэж үздэг юм байна. Ер нь бол надад чинь санал нэгдэж байна. За тэр чинь нөгөө нэг бид нар ингээд одоо сургууль хөвгдөв хэтэрхий штт. Одоо хүүхдийн нөгөө дүгнчих гээд идэв штт. Оо энэ угаасаа тийм. Тийм. Одоо яг сурлагын хувьд мэдээж хүн болгон өөр болж болно штт. Сурах арга барилаас одоо шалтгаалаад жишээ нь ингээд танхимын олон хүүхэдтэй шуугантай газар хичээлээ хийж чаддгүй хүүхэд байж болох байхгүй юу. Тэгхийн бол тэрий чинь муу сурдаг биш. Энэ одоо ингээд яг сайн тохиролцохгүй байлголцохгүй юм үү. Тэгтээ бас яалтчгүй айгүй нөгөө нэг удаан хугацаанд одоо мэдээллийг ойлгож боловсруулж авдаг хүүхдүүд бас байна. Тэгхийн бол багш нөгөө тухайн үед гялс раагаа явчихад тэр хүүхд маань ялчгүй хоцрохоос өөр аргагүй болох жишээ нь. Тэгээ нөгөө танхимын сургалт чинь бүх хүүхдүүдэд 100% хүрэх боломжгүй боломжгүй нь бол ялцчихгүй аргагүй болчдөг. Монголд ч бүр хүүхэд ихтэй болохоор тэгэнгүүтээ шууд тэр хүүхдийг бол энэ буу сурдаг энэ юм ойлгохгүй энэ ингээд чаддгүй ингэж дүгнэхээсээ илүү энэ яг юм болохгүй байна. Яавал энэ хүүхдээрээ яах вэ те эсвэл тэрийг хэлэхдээ энэ дөрөв нь ярилцаж яахгүй болохоор хүүхдийг энэ муу сурдаг энд угас чаддгүй ингээд байхад нөгөө хүүхэд өөрийгөө за үнэлэх чадахгүй маань тийм би угаасаа муу сурдаг юм дөө гэд бүр улам нөгөө нэг хүлэн зөвшөөрөөд явчихж байгаа байхгүй тий. Тэгээл ингээл хаягдаал тэгтээ тэгээд буу сурлаа гэд бас муу хүн болно гэсэн үг бас биш шүү дээ тийм ээ. Биш тий яг үнэ. Тэгээ ер нь их сонин одоо жишээ нь сэтгэл зүй гэдэг ер нь одоо яалтчгүй одоо бол маш их хамгийн чухал яригдахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй юу. За өмнө нь бол бид нар чинь хүүхэд нас бид нар бүр жоохон байхад бол юу сэтгэл зүй тэгээд уламжлалт арга барилаараа. Гэтэ яг хуу тэр нь бол бас нэг муу юм болсон ч бас харьцангуй нөгөө уламжлалт олон жилийн нөгөө хүүхэд хүмүүжүүлэх Монголын арга нь болохоор харьцангуйс дажгүй юм шиг байгаа. Одоо тийм ингээл одоо манай өвөө энэ төр намайг жоохон бахт хүмүүжүүлэхэд бол айгүй их гой зүйлийг сургацсан байхгүй. Тэгэл амтан хайрлах, байгаль тайрлах, хүнд худлаа хэлэхгүй байх, тэргээл тэг тулгаа хийхгүй. Тэр чинь бид бүр ингээ багаас ингээ сурцсан. Одоо бол ингээ бүр яг зөв болцсон байгаа хгүй зөв. Тэгтээ мэдээж нөгөө сэтгэл зүй гэдэг юмыг нь бол бас төдийлөн ярьж хэлж ойлгохгүй байсан үе байсан л ахaltaа. Тэгээд хүнийг бол ерөөсөө сэтгэл зүгээр нь яаж удирдах бас
энэ болох тухай бас ингэ яригдчихэж байгаа шүү дээ. Тийм. Шууд хосуудын харилцаанд ч гэсэн одоо нэг нь жоохон дарамтын шинжтэй ингээд байнга ингээд нөгөө нэг ингээд харилцаа тахаар нөгөө хүн ч гэсэн тэрийг ингэ хүлээн зөвшөөрчдөг тий. Оо энэ одоо би уус ийм байх юм байна тий. Ингээд одоо энийг бол дарамт гэж хүлээж авахгүйгээр зүгээр л ийм байд юм нэг хүлээж авдаг болцдог гэж зүйлтэй. Тэр шиг одоо энэ хүүхэд бол бүр яг тийм байгаа байхгүй тий. Би бол ингээд ээж тийм учраас би чамайг одоо ингээд зодох хэвээр. За зодож байгаа үйлдэл бол одоо чиний бураагаас болсон миний зүг ингээд ахаар хүүхэд маань ч гэсэн за ер нь бол ингээд ийм л байх хэвээр маань ингээд тэр дарамтыг хүлээж одоо тэр зодохыг ч юм уу тэ хүлээн зөвшөөрч жишээ нь тий. Тэгэнгүүт яг тэрэн шиг бүх юмн дээр л яг тийм нөгөө хит их өөр одоо зөвхөн эцэг их өөрийнхөө өнцгөөс хүүхдүүдтэй ингээд захиран тушаасан байдалтай байнга ийм байгаад тах юм бол нөө хүүхэд маань өөрийгөө ойлгох тий өөрийгөө сонсох тийм боломж олдохгүй болчихж байгаа байхгүй юу. Хүүхэд би энэ үед ингээд ганцаарддаг юм байна. Энэ үед би уур хурж ийн гэж хийлэх боломжгүй болчихж байгаа нөгөө аав ээж амар их ингээд дээж дандаа нөгөө дээрээ сандаад тахаар тэгээд тэнгуут нөгөө өөрийнхөө яг үндсэн энэ юу ингээд дараал тий одоо нөгөө зан чанарыг дараал одоо жишээ сахилахгүй хүүхдийг бол эйженстэй загинсаар хагаад эсвэл ингээд жоох сахилахгүй тань зодоод байх юм бол айгуул дараахан болж болно шүү дээ. Амар хүчээр тий ингээд жоохон гүнгүүт нь л юм аачаал зохиол загнаал гарын мөргүүл зөксүүлэл ч юм уу тий жоохон чимээ гарангуйт нь дугаа гэж гашгараал ингээд амар дарамтлаатай байл хүүхдүүд өөрчлөгдөх байх. Тийм гэж бодож байгаа. Тэгтээ чи нөгөө уг одоо жишээн дээр нөгөө түрүү ярьсан төрөлхийн юм нь бол ингээд хизээч ингээд гадна талаас нь загнаад ингээд хүчээр бол дийлэхгүй шүү дээ. Тэгмээ тэр нь ингээд нөгөө нэг яваад ирэхээр сүлдө өсвөр насны дээр нөгөө нэг тесэрдэг нэг үйл явц үүдэн шүү дээ Монгол. Тэгээ Монголч биш ер нь аль ч улсад нөгөө өвгөө одоо би болоо хангалттай би том болчлаа гэл тэгээд ингээд аав чинь юу яриад байгаа чи та жоохнороо гэдэг нөгөө гуучин гаргаараа хэрэглэхдээ тэнгууд хөөхөд ингэж тиймэрхүү зөрчилдөөнөөс үсээ тэнгуудээ нөгөө өсвөр насны дээр өөрийгөө одоо яг нөгөө үндсэн дээр юу зан арын шинга буцаж сэргийх гэж ингэж одоо өөр дотроо амьд тийм зөрчилдөөн энэ үүсгэх магадлалтай. Тэгэхээр би нөгөө нэг бас ийм үг сонсч байсан байхгүй юу? Хүүхэд гэдэг ийм олон янзаа. Тэгтээ олон янз гэдэг нь ямар учраар хэлж яах вэ гэхээр зарим хүүхэд бол аясаараа өсчдөг. Заавал ээж аавын зүгээс анхаарал халамж амар хандуулаад хүү гэхгүй ч гэсэн ерөөхдөө ингээд бие дагаад аав ээжээ хараад тэгээд айгуу хөөрхөн өсчдөг. Тэгэнгүүт анхаарал шаарддаг хүүхдүүд гэж бас байна. Тэр нь болохоор аав ээж нь болж л өгвөл хүүхдэд анхаарал хандуулж за яаж ийж ийн тэ гэж ингэж хандах хэрэгтэй. Тэгэнгүүт бүр одоо нөгөө нэг тусгаал нь суралцж хүмүүжүүлэх хэрэгтэй хүүхд гэж бас байдаг гэж байгаа байхгүй. Тэхийн тулд аав ээж нь бүр одоо ингээд хаал одоо юу байна те ном сонин уншаа за энэ хүүхдтэй яаж хандах вэ гэж мэрэгжлийн зөвлөгөө аваад тэгэх тийм хүүхэд бас байдаг гэж ингэж ярьжсэн байхгүй юу. Тэгэхээр би бас тэрийг бас нэр ийм байж болох юм биш үү гэж бас бодсон. Хүн болгонд одоо жишээ нь аав ээж нь ингээл ном сонин уншаал хүүхдтэй хандахгүй байсан ч гэсэн айгүй тийм зөв хүүхд болол ингээл хүмүүжсэн хүмүүс зөндөө байна. Тэгтэл жоохон тэхгүй болохол болонгууд л нэг л болж өгөхгүй тийм хүүхдүүд бас байж тээ тий. Тийм тохиолдолд аав ээж нь суралцах шаардлагатай байх юм гэд ингээд яхаар тэр одоо энэ сэтгэл зүйн талаасаа бол аав ээжээс ер нь бол нэлээд анхаарал тийм юм шаардгаар байхгүй мэдрэх бас хэрэгтэй байна шүү хүүхдээ. За энэ манай хүүхд ямар байх юм байна. Би энэ хүүхдтэй одоо ингээ аясаар яваад болж гэнэ үү болохгүй байна уу энэ төргээд те. Тэрийг бас судлах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тийм ээ тий. Өөрсдийгөө болон хүүхдээ аягуусаа ажиглан анзаарах хэрэгтэй юм байна. За сая хоёлаа тэгвэл нэг жаахан нөгөө сурлага те тэгээд дээрэс нь хит хөдөлгөөнтэй хүүхэд мөхт гэдэг ингээ нэг хідэн зүйл ярьлаа штэ. За тэгвэл энтэй холбоотойгоор бас нөгөө бас хоёлаа ярьсан штэ. Хүүхэд ихэвчлэн насанд хүрсэн хүний тэр хийж байгаа үйлдэлүүд ихэвчлэн гаргаж байгаа авирууд, зан авирууд, сэтгэл зүйн хүүхэд насндаа байхдаа олж авсан тэр зүйлс нь ингээд томорсон хойно илэрдэгэ гэд хоёлаа ярьлаа тий. Тэгвэл хүүхэд наснд тохиолддог тийм нэг хідэн эмгэг гэж байд юм байна л да. Сэтгэл зүйн асуудал. Сэтгэл зүйн хувьд
байдаг тэр эмгэгүүд гэж байд юм байна. Эндээс би нэг хідэн эмгэгийг нь бэлтсэн сонирхуулахаар хөвчлэн ер нь хүмүүсийн мэддэг ч гэх юм уу. За тэгээд эндээс хамгийн нийтлэг тохиолддог нь болохоор хоёулангийн саяны ярьсан түрүүн дурдаад өнгөрсөн сурлагын эмгэг гэж байдаг гинэ. Тий. Сурлагын эмгэг тий. Энэ нь болохоор бүр юм эмгэг байгаа байхгүй тий. Тэгээд ийм эмгэгтэй хүүхэд болохоор уншиж, бичиж одоо бодох тийм чадвар нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад муу байдаг. Тэгээд хүүхдээ болохоор ийм эмгэгтэй гэдгийг мэдэхгүй. Тэгээд муу байна тий. Тийм муу байна. Тэгээд идэг яг үнэ ийм эмгэг гэдгийг нь мэдэхгүй. Тэгээ мэрэгжлийн тийм онцлогоо эмчилгээ гэж бас байдаг гэж байгаа байхгүй юу энэ эмгэг. Тэгээ тийм эмчилгээ байдгийг ч мэдэхгүй тийм эмчилгээнд чамруулахгүй ингээд яваад идэг. Тэгээ энэ маань удаан хугацаанд үргэлжлэхээр явандаа ямар болох вэ гэхлээр нөгөө хоёлын ярьсан энэ хүүхэд угаасаа би ингээл муу гэд нэг өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш муу болоод өөртөө итгэлгүй болж эхэлж байгаа. Дээрээс нь ингээд маш тэрийгэ дагаад бүтэлгүй тий. Тэгээд ямар ч зүйл тийм тууштай тийм шинж чанаргүй, туйлбаргүй гэсэн үг. Ийм болдог. Тэгээ насанд хүрээд том болсон хойно болохоор ингээд нөгөө ажилд ороод ингээл дараагийн ажлаа солиол тий. Нэг бэрхшээл гарангуут бэрхшээлээ давж чадахгүй дараагийн юм руу ингээд өсчдөг ч гэдэг юм уу юм нэг тогтмол байж чаддгүй. Тогтмол тууштай байж чаддгүй тийм болдог гэж байна. За дараагийн эмгэг маань болохоор хит хөдөлгөөнтөх анхаарал татмагших эмгэг гэж байдаг гинэ. За одоогоос ер нь 3 гаруй жилийн өмнө Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгаагаар болохоор яг энэ эмгэгээр бага насны хүүхдүүдийн дунд энэ эмгэг 47%-аар нэмэгдэж байгаа гэж судалгаа гарсан байгаа гинэ. Тэгээд энэ нь болохоор анхаарал сулралын өвчин гинэлтэй. Анхаарал хандуулах чадвар нь маш муу байдаг. Тэгээд нэг талаараа болохоор тархины эмгэг гэхдээ нөгөө тархинд шим тэжээл ер нь бол дутагдсанаас үүсэх боломжтой байдаг юм л дээ. Гэхдээ одоо энэ дээр бол шууд те яна манай хүүхэд амар хөдөлгөөнтэй шүү дээ. Манай хүүхэд ийм эмгэгтэй юм шиг байгаа да гэж шууд хүлээж авах ямар ч боломж байхгүй юу. Тэ ерөөсөн ингээд нэг зүйлд анхаарлаа тодорхой хугацаанд хүүхдүүд чинь хандуулдаг шүү дээ. Гэтэл ерөөсөн огт ингээд анхаарал хандуулах чадвар нь бүр эрс ингээд муу ах юм бол харин энийг эмгэг гэж үзэж болох байгаа байхгүй. За өөр нэг нийтлэг эмгэг бол мэдээж аутизм тий. Одоо үед бас нэлээд их ярьдаг болчиход байгаа. За аутизм байна. За дараагийн эмгэг нь болохоор бас за сэтгэл бие махбодын доголдол гэж байдаг. Хүүхдийн бие махбод болон сэтгэл стресстэй маш олон шалтгаанаас болж янз бүрийн шалтгаанаас болж стресстэй. Тэгээд тэр нь болохоор хүүхдийн зан үйлд шууд нөлөөлдөг. За сэтгэл санааны эмгэг гэж байгаа. Энэ нь болохоор одоо маш хувирамтай буюу юм тогтворгүй хүүхдүүд байдаг шүү дээ тий. Тэрийг хэлж байгаа. Энэ нь бол уг нь ингэж сэтгэл санааны эмгэг болохоос өмнө ажиглагддаг гинэлтэй. Ямар зүйлс ажиглагддаг вэ гэхээр хүүхэд одоо ганцаардах, гансрах, тий, гуниглах, хоолнд дургүй болох. За ийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгээ энэ шинж тэмдгүүд болохоор ингээд төр зур илэрж агаад тэгээ болох ч юм уу тий. Гэхдээ энэ давтамж нь ойр орхон болоод ирэх юм бол энэ нь ерөөсөө эмгэг болох магадлал тун ойрхон байна гэж үздэг юм байна л да. За тэгээд за гих мэтчлэн ер нь эмгэгүүд маш их эмгэгүүд байдаг. Хүүхэд наснда олж авдаг иймэрхүү зүйлс байдаг юм байна. Би энэс болохоор хоёрыг нь бол сонсч байсан. Ер нь гурыг нь бол сонсч байсан. Тэгээ одоо чинь суралцсан бэрхшээлэг бол сонсч байсан байхгүй юу? Одоо ялцчгүй тийм нөгөө зүгээр ингээ хүүхдүүд яг зэрэгтэй ингээ суралцаад явж чаддгүй. Тэр нь бас шалтгаантай тухайн өөрийн гэсэн шалтгаантай. Тэгээд энэ нь болохоор сэтгэл зүйн хувьд тий одоо эмчилгээ одоо шаардлагатай гэдгийг бол бас сонсч байсан юм байна.
Тэгээд мэдээж аутизмыг бол одоо хүн болгоод мэдж байгаа. Гэхдээ би бол яг энэ талаар бол нарийн сайн мэдэхгүй. Харин тэр нөгөө нэг хэд хөдөлгөөн шиг анхаарал сулрах хэд хөдөлгөөн шиг юм болов. Тэрийг бол нэлээд бас ухаж төнхөж үзсэн. Яа гэдэг би ер нь тий нөгөө том үгээ ер нь тийм болоо гэж бодсон байхгүй юу. Тэгэхээр манайх хүү чинь маш анхаарлаа сайн төвлөрүүлдэг үсттэй. Тий харин би нэг эхлээд гэж бодохгүй юу. Зүгээр өөрөө жоохон санаа зовд амар хөдөлгөөнтэй байхгүй юу. Ингээд ширээн дээр суугаад хоол идэхэд хүртэл хөлнө гэдэг хөдлөөддөг жишээ. Тийм өрөмний өт шиг гэж ярьдаг шүү дээ. Тийм хүүхэд. Тэгээ би за ер нь яана одоо ингээд ер нь болохгүй байгаа болоо гэл тий ер нь санаа зовно шүү дээ. Яа тийм амар хөдөлгөөнтэй тэгээд ийм ирч хүчтэй ингээд байт юм бол эсвэл одоо тэр нөгөө нэг хэд хөдөлгөөн шиг юм болоо гэх жишээний тиймэрхүү санаа зовоо зүгээр хайж үзчихсэн. Тэгэл яг энэ талын мэдээллийг ганц нэг цуглуулаад харж ирлээсэн. Гэхдээ хичээл хийж байгааг нь харахаар бол гоо юм шиг байгаа юм. Гайгүй юм шиг байгаа юм. Одоо юм ойлгох тий. Энэ тал дээр бол манай хүүхд маш сайн айгу богино хугацаанд ингээд чанартай ингээд ойлгож чадчихдаг. Тэгээ тэрийг ингээд удаан хадгалах жишээ нь тий. Тэгээд дэрэнгүүт нь тайвширсан л та. Тэгээд ингээд нөгөө нэг энийг ингээд хараа явж байхад яг нөгөө төрөлхийх гэж бас байдаг юм лээ. Энэ төрөлхийн дээр нөгөө нэг удмын за дөнгөд удмынх гэж байж болно. За эсвэл одоо нөгөө яг түрүүн хэлсэн шиг одоо тий тархины асуудалтай эсвэл нөгөө ээжийн гидсэнд байхдаа ч юм уу тийм гадны нөлөөгөөс болоод бас тийм болох магадлалтай гэж байсан одоо уух үүсэл гаргална. Тэгэнгүүтээ зарим хүмүүс болохоор яг хөө тэгээд багтаа жишээ нь тиймэрхүү байжгаад том хүн болоод ирэнгүүт аяндаа нөгөө нэг гайг болчдөг. Тийм бас байд юм байлээ. Зарим нь болохоор яг үхээр ерөөсө том болсон ч гэсэн нөгөө нэг тэр хадлаа хандуулж чаддгүй нь хിവэрэ байгаад байдаг. Тэргээд бас тиймэрхүү байсан тэгээд нэмчлэхий хэрэгтэй энэ гэж би сальт уншиж ирсэн юм байна. Тэгээд тухайн үед нөгөө хүүхдэд санаа зовж байхдаа тэгэхээр би санаа зовх хэмжээний гэхээр манай хүүхд ямар хөдөлгөөнтэй байгааг гадамж явах. Ер нь бол би заримдаа тэгдэг гоё нэг адуу гэсэн. Манайх одоо бас дүүн төрсөн чинь дүүн бас ингээд амар хөдөлгөөнтэй ингээл салхи татуулаад гүйж идэг. Тэгвэл манай хүүхдүүд адуу гэж бүр нэг адууны төвөргөө айтай байдаг. Тэгэхээр харин анхаарал төвлөрөлт нь бол харьцангуй сайн байгаа болохоор би одоо юу яасан тайвширсан гэх юм уу. Гэхдээ ер нь иймэрхүү талын зүйлийг ер нь сонирхоод зүгээр багч гэсэн мэдчихэвэл бас зүгээр л юм шиг үлээ. Заавал хүүхэд нь тийм биш байсан ч гэсэн тий одоо нэг ойр хамын нэг хүүхэд тийм байж болно ш тэр үед нь болохоор одоо хэлж өгдөг тий тийм байвал бас зүгээр юм шиг санагдсан. Наад чинь бол хэрэгтэй мэдээлэл шүү. Нэг удаа ч гэсэн хүмүүс сонсоод мэдээд авах. За тэгвэл одоо ер нь хоёулангийн ярилцах цаг ч гэсэндээ дуусж байна. Хамгийн сүүлийн за зөвлөгөө болгоод хэрвээ тэ хүүхдээ сэтгэл зүйн одоо таагүй, докторгүй байдалтай тэгээд байх юм бол эсвэл хүүхд чинь маш их стресстэй тах юм бол хэрхэн даван тулах вэ талаар даван тулж туслах вэ тэ хүүхдэд туслах вэ гэдэг талаар хайлт ярих гэж бодож байна. Тэгээд энэ ерөөсөө л аав ээж нь хүүхдэд цаг гаргах байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө л цаг гаргах гэдэг чинь ерөнхийн энэ дотроо маш олон зүйл байгаа тийм. Ярилцах байна, хамтдаа тоглох байна, дуртай зүйлийг нь хийх байна, зурах юу гэдгийг тийм. Тэр бүх зүйлс байгаа даа. Хүүхдтэйгээ хоёулахнаа болцоо хийх ч үгүй юм уу? Энэ болгон орж байгаа. Тэгээд хамгийн энгийн зүйл нь болохоор тэг би чамтай хамт байна. Би ээж нь чиний талд шүү гэдгээл харуулах нь маш чухал хүүхдтэй. Үйлдэлээрээ ч тэр тэгээ бас дээрэс нь тэгж хэлж яах нь ч гэсэндээ хэлэхгүй бол хүүхд мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр хүүхдээ бас дээрэс нь маш сайн сонсож яриаг нь зөвхөн өөрлөв 100% анхаарлаа төвлөрүүлж сонсох хэрэгтэй өөрт нь. Бид нэр яадаг вэ гэхээр одоо ерөнхий их асуудаг хүмүүс бид нар хичээлээсээ тараад хүүхдээ авахтаа за сонь сайхан юу байна өнөөдөр сонь сайхан юу сурсан гэдэг юу сурсан юу ийдсэн гэдэг тиймэрхүү ийм ерөнхий асуулт асуудаг.
Тэгээ бид нар өөрсдөө асууж бас мэдэхгүй байгаад байна. Уг нь ингээд бодох юм бол маш олон асуултууд байгаа штэ. Угаасаа түн бомон асуултаар дүүрэн хорвоо шүү дээ тий. Тэгээ бид нар өөрсдөө хүүхэд байхдаа ямар зүйлийг ээж авдаа ярихыг хүсдэг байсан, хуваалцахыг хүсдэг байсан яг тэр зүйлээ бодоод тэр өнцгөөс нь ихсэн асууж авах хэрэгтэй юм байна л да. Жишээлх юм бол тий. За өнөөдөр сонин сайхан юу байна да гэж асуухын оронд за өнөөдөр хичээл дээрээ сэтгэл санаа чи ямар хөө байсан бэ ч юм уу тий. Альсгүй бол багштайгаа юуны талаар ярилцсан бэ? Найзуудтайгаа хамтарч юу хийсэн бэ ч юм уу тий. Ингээд гих мэтчлэнгээр ингээд нарийн детальчилж асуух хэрэгтэй. Ингэж асуух та ярилцах та ингээд өөр юм хийнгээ эсвэл утсан оролдонгоо ингэж ярилцвал энэ юусоо тийм ярилцлагын хүүхдээ сонсож байгаа тийм цаг болж чадахгүй. Яг бүх юм хоошин тавиад яг хэдхэн минут өдөр болгоныг те хүүхд рүү харж агаад зөвхөн өөрлөө нь харж агаад нүдрөө нь харж агаад ярилцах хэрэгтэй. Тэгэх юм бол те тэгжээж бид нэр хүүхдэд чи яг ямар хэрэгцээ байна, ямар тусламж хэрэгтэй байна. Тэр болгоныгаа бид нэр мэдэж авах, тодорхойлох, зөв тодорхойлох тийм боломжтой болно. Тэрнээс биш өөр зүйл хийнгээ ч юм уу. За явахтай асуух хэвээр юм чиндээ гэсэн байдлаар асуух юм бол миний талаар ээж тийм ч их сонирхгүй байна. Энэ би нэгч тийм амар хамаатай хүн биш юм байна гэдэг тийм мэдрэмжийг өгөх тийм аюултай. Тийм болохоор яг хүүхд рүүгээ харж агаад тусгаалan ярилцах цагаа гаргаад тэгээ хүүхдтэйгээ ярилцаарай. Дээрээс нь маш сайн ажиглаарай. Тэгжээж хүүхдэд чи асуудал байна уу? Тэрхүү стресс байна уу? Стрессийг яаж хамтдаа даван туулах уу? Тэрийг нь давхад миний зүгээс, ээжийнхэн зүгээс туслах юм юу байна гэдгийг та өөрөө олж харах боломжтой болно. Наадах чинь нэрээ ярьсан чинь бид нар ч гэсэн одоо чинь том хүмүүс ингээд нөхөртөөг ингээ юм ярингууд нөхөр нь ингээд одоо өөр юм хийгээд ч юм уу те. Тэгэхээр амар уур хүрээд идэв штэ. Уур хүрдэг штэ тийм. Эсвэл нөгөө нэг юм чухал юм ч юм ярихаар ингээд онцгийн хариулт өгөхгүй те. Гэл нэггүүд те. Тэгээд би зүгээр ингээл одоо гаргасаа чинь би ямар харж байна гэвэл гэл тэгдэг ч юм уу те. Тэгээд үгүй чи наашаа нэг анхаарал хандуулаач ямар байна гэд ингээл яадаг ш. Тэгээд тэмтэй ялгаагүй байхгүй хүүхэд гэсэн яг тиймэрхүү харилцаа одоо асуултаа тэр хэмжээний хариу үйлдэл хүлээгээд байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгвэл бид нар өөрсдөө болохоор уурлаад байдаг гэж хүүхдүүд алга цаа гэдэг. Тийм харахад. Одоо ингээд ер нь коронавирус бол стресс хүүхдийн стресс бол бүр ихсэж байгаа л гэж би бодож байгаа. Яг корона байсан бол хүүхдүүд чи хөөрхөн гадаа гараад үеийнхээ тоглоод хөгжилдөөд харьцангуй стрессээ тайлцдаг. Одоо чинь гэртээ л байгаа болохоор бас стресс тах магадлал айгүй өндөртэй. Тэгээд одоо чинь манай хүүгийн хувьд нөгөө дүүтэй болсон болохоор би гэртээ төдийлөн том үдэ ингээд тусгал анхаарал хандуулах цаг айгүй жоо баагаад байгаа байхгүй юу? Тэгэл юм л олонготой дүүн заавалж хамт оролцчих гээд. Тэгсэн чинь нэг удаа бид хоёр за ингээд нөгөө дүүг нь арт нь бол тэгээд бид хоёр нөгөө жоохон алхах. Том үтэйгээ болцгийг зүгээр гадуур хүний хөлнөөс жоохон зайд алхсан байхгүй юу? Би манай хүүхэд бүр тасалтгүй баг 15 минут чихөө яриа л байгаа байхгүй юу? Тэгээд бид хоёр ярилцж л байгаа болоо. Тэгтээ манай хүүхэд ингээд сэдвээ төрүүлж байгаа ингэдэг байхгүй юу? Ингэсэн үү тэгсэн үү гэж асууж явж байсан. За ээж одоо хоёлоо юм ярих уу гэсэн. Тэгээд хоёлоо ингээд гарч ирсэн хойш хоёлын юм яриа л гас гэсэн чи тийм л дээ гэдэг. Тэгээд өөрт нь болохоор тийм хангалттай санагдахгүй байгаа юм шиг. Тэгэл юм яриа. Тэгээ бас нэг жоохон стресс тайлбарсан. Тэгээ нөгөө хүүхдүүдэд бас ялгаж ингэж тус нь харилцах бас их чухал юм шиг байна. Би одоо хоёр хүүхэдтэй анх удаа л хоёр хүүхэдтэй болж штэ. Тэгэнгүүт за бүгдөө гэхээр бас буруу юм байна. Зарим тохиолдолд зөвхөн том үтэйгээ хоёулаа, зарим тохиолдолд бага үтэйгээ хоёулахнаа тий. Зарим тохиолдолд нөхөртөөгөө хоёулахнаа.
зарим тохиолдолд ганцаараа гэх зэргээр ингээд нөгөө нэг юу хийх гэдэг нь шүү дээ. Ингээд ийм юу юугэнтэй одоо гэж одоо тохируулах хэрэгтэй байхгүй би одоо ээжийн хувьд те. Тэгвэл зарим үед болохоор сайхан яг дөрүүлэн гоё гэрүүлээрээ. Тэгэхгүй болохоор нөгөө өмнө нь юу гэж бодоодсэн бэхээр за ингээл бүгдөө гэл хоёр хүүхдээ зэрэгцээ суулгачаал хамтдаа юм хийх гээд тэгээ манай хоёрын насны зөрүү маш их болохоор бүр бүтэхгүй амжилттай болохгүйсэн баггүй. За зураг ингээд ах нь ингээд чин сэтгэлээс ингээд хамаг хүчээ гаргаад зургангууд дүү нэрэл сараачих чинь дээ. Тэнгүүд ингээд нөгөө ууран сулж эвдрээл явчихж байгаа юм чи нөгөө хүнийг нь уурлаал ингээд тэглээ. Тийм учраас бас зарим тохиолдол одоо олон хүүхэдтэй байгаа тохиолдол хүүхдтэй ингээд тусгаалan бас хамтдаа одоо дээрэл одоо гарч халахдаг ч юм уу те эсвэл одоо өнөрг нь унтцаа хаагуур гоё юм ярьдаг ч юм уу тэх нь бас их хүүхдээ нөгөө стресс дайлах бас ярилцах орчин бүрдэж өгөх юм байна да гэж би бас бодсон шүү дээ. Гэтэ энэ бас угаасаа айгу том сэдвэл те бид бол хаамаагүй тий амир яг зүгээр мэдэж авсан тий олж авсан уншиж авсан зүйлсүүдээ л хуваалцаж байгаа. Гэтэ энэ бол маш том сэдв тэгээд бас айгүй чухал сэдв болсон тий сүүлийн үед бол маш чухал тий сэтгэл зүй гэдэг юм айгүй тийм анхаарах хэрэгтэй. Тэгээд ингээд би бас ингэж бодсон байхгүй нөгөө өмнө нь ер нь яг энэ талын сонирхгүй дөнгөж хүүхдтэй басныхаа дараа бол өөртөө амар ихтгэлтэйсэн байхгүй би ээж мундаг ээж үүдтэй хуустай юу байсан. Одоо тухайн үед нөгөө хүүхд авч байгаа юм бахад халамжлахаа л ер нь айгүй тийм мундаг ээж гэж бодож исэн гэсэн үг байхгүй. Би ч хүүхдээ ингээд өдөр усанд оруулаад тэгэл сайхан ингээл унтуулаад тий. Тэгээд стом хооллоо сайн хооллол манай хот хоолоосаа идэл би ч сайн ээж юм даа гэж боддог байсан байхгүй. Тэгэл тэгсэн чинь ингээл хүүхүү жоохон томроо хүүхдийн проблемууд гарч ирээл тий. За тэгэл одоо бол бүр том үдэг бүр ойлголцох тал дээр бол бүр шал өөр болчихж байгаа байхгүй юу. Хоол ээж өгөх усанд оруулахаас хэтрээд тэгэнгүүт ингээд битэрийн дунд заримдаа зөрчилдөөн гарвал би ч бодож байгаа юм чи за энийг одоо яаж хэдүүлгүй яаж энэ хүүхдийг нэг хайтаахан байх вэ яаж энэ хүүхдийг сэтгэлд нь сэвэхгүй байх вэ гэл ингээл нөгөө нэг ингээл болж өгвөл одоо ном сонин ч юм уу те эсвэл ингээл хүмүүсийн ярьслах юм үзээл ингээл суралцах гал хичээгээд эхэлж шít тэгээд эрэнгүүт ч бас энэ ээж байх гэдэг чинь тийм амар биш юм байна да гэдэг юм бодлож байгаа байхгүй өмнө нь бол би өстө мундаг ээж энэ гэж бодчихсон бол одоо тэгээл ингээл нэг ч ихсэн юм мэдээж авах тусмал би бас болоог байгаа даа л гэж бодогдоод байгаа юм чи. Нилээнч том сэдв угаасаа ер нь нэг ганцхан цагийн дотор хизээч ярьж дуусгах ямар ч боломж авахгүй. Тэгээ өөрсдийнхөө сонссон сурч авсан зүйлсээ хуваалцсан ярилцлаа. Тэгээд за тэгээ одоо энэ хүргээд дуусгахгүй ойлоо. За тий. За бидний подкастыг сонсож байгаа та бүхэндээ талархлаа. Тэгээд дараагийн подкастаар илүү сонирхолтой олон өөр сонирхолтой сэдвээр ярилцах болно. За дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.